Энэ 12 жилийн өмнө үнэхээр Монгол улс эдийн засгийн хувьд маш бэрхшээлтэй байх үед гадаадд Монгол улсын иргэд гарч тийм ажил амьдралаа залгуулж арга ирээд хичээжсэн. Энэ бол одоо зайлшгүй одоо нааштай үзэгдэл байсан гэж хэлж болно. За тэгвэл өнөөдөр бол үнэхээр дэлхийд дахин одоо оюун ухааны төлөө тэмцэл явагдаж байна. Өрсөлдөөн. Монголчууд бид манай залуучууд ялангуяа өнөөдөр одоо орчин үеийн боловсрол эзэмшиж өнөөдөр дэлхийн одоо альж одоо тэргүүлэх сургуулиуд суралцж өнөөдөр бол хаанч голохдохгүй ийм одоо сайхан бүглэгдэн залуу үе бий болж байна. Үнэхээр одоо бүх талын мэдлэг чадвартай. Гэтэл бол энэ залуучуудаа бид одоо жинхэнэ одоо оюун ухааны одоо алдагдал Монгол улсын хувьд бодтой нүүрлэж одоо брейн дрейн гэж одоо тархиа гадагшаа алдах энэ үзэгдэл өнөөдөр бодтой болж. Тэгэхээр өнөөдөр энэ хуулийг ингээ харахад бол тэгэл нэг оюутад туслах сан тэгээд зарим байгууллагын үүрэг эрх үүрэг гэдэг ингээ дандаа байгууллага дарга хүн тойрсон ажил хариуцсан байгууллагын хууль болж хүрээд байдаг. Тэгэхээр энэ байж болохгүй. Одоо бол бид үнэхээр гадаад зорчих цагаачлах энэ хуулийн хувьд үнэхээр гадаад байгаа иргэдийнхээ эрхийг хамгаалах, тэднийг эх орондоо ирэх иж бүрэн нөхцөлийг бүрдүүлэх, тэднийхээ үр хүүхдийн одоо монгол хэл соёлоо гээхгүй байх, монголоо гэсэн тэр эх орон сэтгэлгээг нь алдагдуулахгүй байх тэр том бодлого хэрэгтэй. Дээр нь энэ гадаад байгаа иргэдээ өнөөдөр монголчууд бид одоо шинэ намын хамгийн том зорилго бол одоо баялагтай эзэн байна гэж. Баялагтай эзэн болсон цагт энэ гадаадд нэг ч моолхон үлдэхгүй. Тэр хүмүүс Монголдоо газартаа, Монголдоо байгалийн баялагын хувьцаатай тэр хувь бишгийг хүртдэг энэ болцоог бид хэлбэрлэлтгүй хангах ёстой. Хүүхдийн мөнгө авдаг. Энэ цагт бол үнэхээр Монгол хүн бүр өнөөдөр байгаа газраа Монгол улсын одоо жинхэнэ эх оронч Монгол улсын төлөөлөл, Монгол улсын эрчим сайд одоо байх энэ нөхцөлийг бол бид хангах ёстой юм аа. Тэгэхээр энэ хууль дээр бол одоо шинэ намын хувьд бол маш тодорхой саналууд бид бол гаргаж ажиллана гэж бодож байгаа. За хүний эрхийн үндэсний комиссийн хувьд ч гэсэн өнөөдөр ингээ харахад бол бас л нэг тийм зөвлөл байгуулна. За тэгэл энэ комиссийн гишүүдийг тойрсон хууль болж хувираад байна. Ингэж ерөөсөө болохгүй. Өнөөдөр бид хүний эрх энэ чиглэлээр бол Монгол улс тул дэлхийд муу дун авчиад байж байгаа. Ерөөсөө 30 жил бид зэгцэлж янзалж чадаагүй одоо хийж чадаагүй хамгийн том ажил бол энэ хүний эрхийг хамгаалах асуудал. Энэ дээр бол үнэхээр одоо маш бодиттой жишээнүүд бол та бүхэн харж байгаа. Үнэхээр бидний нүдэн дээр аимшигтай эрүүл шүүлтүүд явагдаж байна. Өнөөдөр эрүүл шүүлтийг улс төрчдийн амнаас энэ бол байх зүйл цаашдаа байна гэж мэдэгдэж байгаа. Ийм нөхцөлд өнөөдөр бид одоо ард түмэн тэрийг хөлцөнгөө хүлээж аваад байж. Өнөөдөр хинч одоо эрүүл шүүлтэнд орж өнөөдөр Монгол улсын иргэн хэн боловч өнөөдөр хүний эрхээ зөрчүүлэх өдөр тутам угаасаа зөрчүүлж байгаа. Тэгэхээр энэ тал дээр үнэхээр цаашдаа бол бид нар маш бодиттой үнэхээр механизмын хинч Монгол улсын иргэн өнөөдөр эх орондоо миний эрх зөрчигдөхгүй байх тэр механизм одоо арчил хүний эрх хөгжсөн аль жорн тийм л байдаг чинь иргэд нь харанхуугаар төрдөө тогтолцоонд итгэдэг. Яагаад гэвэл тэр хүний эрх хааж хязгаарч зөрчигдөхгүй байх тэр механизм тэнд бүрэн өөрчлөлт. Тэгэхээр Монголд бол энэ бол алдагдсан. Энэ бол үнэхээр манангийн маш том үр дүн, хонгол үүсгэсэн. Хонголынхаа цаана бол үнэхээр хүний эрх бол уландаа гიშгдсэн. Бараг 30-аад онд амь насын хороодог байсан бол өнөөдөр бол амьдрах итгэлийн хороодог ийм аимшигтай цаг үе бол үнэхээр бодиттой нүүрлж байгаа маа. Тэгэхээр энэ хуулийг бол бид одоо маш бодиттой маш сайн хууль болох тал дээр ажиллана гэж бодож байна. Ялангуяа өнөөдөр чинь цорыг агсны амь насыг өнөөсөө эргээд улсын хурлд төр хороо байгуулж байгаа байхгүй. Ажлын хэсэг байгуулаад, төр хороо байгуулаад, 2-3 жил тэмцэж төр хороо байгуулж. Олон улсын байгууллагуудаас байнга жил болгон олон тогтоол гарч тэрийг тоож байгаа хэрэгжүүлж байгаа юм байхгүй. Үнэхээр Монгол улс олон улсын түвшин дээр бол үнэхээр нөхцөлгүй маш хүнд нөхцөл. Одоо иргэдээ бол хамгийн хохироодог улсуудын тоонд орох нөхцөл бүрдчихэд байна. Тэгэхээр энэ асуудлуудыг одоо дахиж гарахгүй байх. Үнэхээр энэ комисс ажиллаж байгаа цагт бол одоо Монгол улсад тэгээд их хурл дээр хүний эрх яриад байх тийм нөхцөл бол бүрдэхгүй байна. Тийм энэ талаар бол цаашдаа бол бид ажиллах хэрэгтэй. Маш чухал хоёр хууль энэ 7 онд орж байгаа. Хэл мэдээллийн одоо ажилтнууд та бүхэн гэсэн энэ хоёр хуулийн хэлэлцүүлэг, энэ хоёр хууль үнэхээр зөв хууль гаргах тал дээр ард иргэдийн санал болдгийг тусгах янз бүрийн санал асуулга хэлэлцүүлгүүд
ярилцлагууд энэ 7 хоногт хэв мэдээлэлээр тэгээд радио телевизээр сонин хэвлэлээр идэвхтэй хийгээсээ энэ сошиал платформ байрсууд дээр бас илээл өргөн хэлцүүлгүүд яваасаа гэж үзэж байна. Яг бол энэ бол хүн бүрт холбогдлолтой юм чухал бойлол юм шүү гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. За мэдээлэл өгсөн хоёр асуудлын хувьд бол саарл жагсаалт орсон асуудал. Энэ бол одоо Монгол Улсын иргэн бүрийн зочирдож хүлээж авах. Энэний үр дүн цаашдаа яах вэ гэдэг хүмүүс асууж байгаа. За энэ хэлцүүлгүүдийг бид одоо үргэлжлүүлээд хийн. Саарл жагсаалт оруулсан хариуцлага. За саарл жагсаалт нь гарах үр дагавар. Тэгээд цаашдаа хамгийн гол нь бид энэ саарл жагсаалтнаас одоо ямар асуудлыг шийдэж өнөөдөр Монгол улс одоо зөв байр суурин дээр очих вэ гэдэг тал дээр бас манай дэд дарга жаргал сайхан энэ нэмж хариулах баг. За мөн сая олон улсын парламентын холбооны чуулганд орсонд холбогдуулаад өнөөдөр та бүхэнд бол би материал тараана. Энэ юу вэ гэхээр одоо 9 сарын 4-нд Монгол улсад энэ одоо Монгол олон улсын парламентын холбооны 4 дахь ажлын хэсгийн тайлан ирсэн. Тэгээ энийг Бацаандан гишүүн төр хорооны даргын нэрээр ирсэн. Тэгвэл бүтэн сар одоо очир хөтөлбөр байдлаар энийг нуугаад тэгээд яг энэ жуулганд явахын өмнөх 10 сарын 4-ний өн дотор хариу өгчтэй байтал 10 сарын 4-нд бидний гарт дээр 7-нд та бид ийм одоо тайлан ирсэн байна гэдээ мэдээлж ирсэн. Ингээд 9-нд төр хорооны хурлаар хэлэлцээд за ингээд 11-нд бид бол өөрсдийнхээ байр сууриа илэрхийлсэн. За ингээд сая олон улсын парламентын холбооны чуулган дээр оролцлоо. Гэдэг тэр өнөөрхийн хорооны хуралд бол Монгол улсын холбогдолтой асуудалд бол 30 минут тавьсан байсан. Гэхдээ бол мэдээж хэрэг баасхан гишүүнээс эхлүүлээд энэ асуудалтай холбоотой олон Монгол улсаас их хурлын гишүүд оролцсон. За бидний мэтгэлцээ бол бараг цаг 30 минут үргэлжилсэн. Ингээд бол энэний үр дүнд бол олон улсын парламентын холбооноос зориг агсны амнасыг одоо хүнээс хэрэгтэй холбоотой энэ ажлын хэсгийн зөвлөлттэй холбоотой одоо хамаахан тогтоол гарсан байгаа. Энд одоо 50 хэд тогтоол байж байгаа. Тэгэхээр энэ удаагийн тогтоол бол нэлээд одоо дотоодноос асуудал туссан. Тэгээ энийг бол одоо бид яг англи хэл дээр байна. За их хурлын хамгийн газрыг яаралтай орчуулах тал дээр бид шаардлага тавина. Ингэм бол одоо та бүхэнд бас монгол хэл дээр ойрын өдрүүдэд бол өгөх болцоотой. За дээр нь энэ тогтоол шийдвэрүүд бол ингээд техникийн шалтгаанаар бол энэ хурал дөнгөж дууссан учраас 7 хоногийн дотор олон улсын парламентын холбооны вебсайтаар тавигдана. Тэгээ энэ хооронд Бацаандан гишүүний нэрээр төр хорооны гишүүдийн нэрээр ирэхээс өмнө яг энэ баримтчгийг төрийн нууцд авцсан байгаа одоо. Гэхдээ өнөөдөр энэ төрийн нууцыг би та бүхэнд тараана. Энэ бол ягаад гэвэл өнгөрсөн 7 хоног олон улсын парламентын холбооны хурал дээр дэлхийн бүх парламентын гишүүд бүх парламентууд тараацсан Монгол улсын их хуралд ингээд авах ёсоор хувийн нэрвэлцсэн. Тэгэхээр энэ одоо нууц гэж байгаа боловч өнөөдөр хэрвээ энэ нууц задлсан гэдэг дахиад эрүүгийн хэрэгэ нээх юм бол одоо дэлхийн одоо 1500 гаруй парламентын гишүүд 160 гаруй орны тэдний бүгдээрийг хамт эрүүгийн хэрэгт татах шаардлага үүснэ. Тэгэхээр энийг бол манай тэр хууль хяналтын энэ асуудлаар зориуд одоо бидний дугаа байгаасаа гэж зохион байгуулалт хийж байгаа, шахалт хийж байгаа, биднийг дандалж байгаа, биднийг бүх янзаар дайрч давшилж байгаа тэр хүмүүс одоо энийг анхаараарай. Эргээд бас Монгол улсын нэг хүндтэй холбоотой юм болох байх шүү гэдэг зориуд анхааруулж. За энэ материалыг та бүхэн тараана. За ингээд саарл жагсаалттай холбогдуулаад бас байр суурь одоо шинэ намын байр суурин дээр манай жаргал сайхан дэд дарга болмоос та бүхэнд нэмж өгүүлнэ. За сайн байцгаана уу. За өнөөдөр нийгмийн анхаарлын төвд байгаа энэ улс орны эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой олон улсын өмнөхөөс нь Монгол улсын үүрэг хариуцлагыг хөсөрдүүлсэн энэ чиглэлээр нэлээд асуудлууд яригдж байгаа бид мэдж байгаа. За Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдлыг алдагдуулах, түүгээр дамжуулж улс орны тусгаар тогтнолыг ганхуулах ийм хорлон төлөвлөлийг энэ Манангийн засаглалд 13 сүүлийн 30 жил хийж ирснийг бол бид нар мэдж байгаа. Өнөөдөр энэ байгалийн баялагын хулгай дээрмээс үүдэлтэй энэ офшорын асуудал, энэ хууль бус хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх, шийдэх чиглэлээр үндсэндээ Монголын төр тодорхой арга хэмжээ авах чадамжгүй юм байна гэдгийг бол одоо олон улсын хувьд бол одоо хүлээн зөвшөөрж энэ дөр Монгол улсыг одоо энэ терроризм, хар тамхитай холбоотой энэ мөнгө угаалтын энэ асуудалд бол нэлээд ноцтой байр суурин дээр очсон байх шүү гэдгийг анхааруулж энэ саарл жагсаалт руу оруулсан бол байна. Үндсэндээ энэ сүүлийн 30 жилд одоо их усрын тодорхой биш
мөнгө угаасна. Ийм асуудлаар Монгол улсын 4354 иргэн холбоотой байгаад байгаа. 4345 иргэн энэ асуудалтай холбоотой одоо мөрдөн шалгагдаж тодорхой сэжиг бүхий гүйлгээнүүд хийсэн гэсэн ийм хардлагыг одоо энэ олон улсын байгууллагуудын одоо мэдээлэлд очсон бол байж байна. За Монгол улсын хэмжээнд энэ авилгалтай тэмцэх офшортой холбоотой, эдийн засгийн онц ноцтой гэмт хэрэгтэй холбоотой 46 асуудал Монголын шүүхтэр явж байгаа. Энэ 46 асуудлыг бол хөн хэлцэх хугацаа дууссан. За мөн шүүхийн шатанда шийдэхгүйгээс үүдээд үндсэндээ бол энэ мөнгө угаасан гэдэг асуудал руу орох одоо нөхцөлийг одоо олон улсууд бол бий болгосон байна. За энэ 46 эдийн засгийн онц ноцтой гэмт хэрэгээс хоёр асуудлыг нь бол Монголын шүүх хэрэгсэхгүй болгож шийдсэн. Энэ бол энэ бүгдийг бол Монголын ард түмэн харж байгаа. Манай энэ гадаад олон улсын байгууллагууд бас харж байна тийм ээ. Тэгээд энэ асуудлуудаа ингээд шийдэж чадахгүй. Үндсэндээ Монголын төрийн улс орныхаа хэмжээнд бий болсон авилгалын асуудлуудыг шийдвэрлэх чадамжгүй байна гэдэг манангийн энэ асуудлуудыг шийдэх чадамжгүй байна гэдгийг л одоо дүгнэж ингэж хэлж байна л да. Тэгээд энэ олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломж манай төр засагт байсан үгүй байсан. Үндсэндээ энэ манангийн гар хөлөөс болсон этгээдүүд энэ төрийн байгууллагуудын дунд доод шатанд үүрлэж тэр олон улсын өмнө хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлээгүйгээс үүдэж өнөөдөр энэ нөхцөл байдал үүслээ. Энэ саарл жагсаалтын асуудлууд үүслээ гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр бид бол үндсэндээ Монголын төрд цэвэрлэгээ хийх цаг болсон. Хөгжлийн шинэ үе таалгыг нээдэг, хөгжил рүү чирдэг, шударгаас тогтоодог ийм шинэ Монгол төрөө байгуулах бүр гарцаагүй шаардлага болжээ. За энэ бас нэг харамсалтай нь юу байна вэ гэхээр энэ улсын хурлыг арчсан намын бүлгийн дарга Эрдэнэ. За им инх сайхан гэдэг улс төрчид өнөөдөр энэ долларын ханш өсөж гэнэ гэж зохиомол хөөргөл бий болгож энэ импортоос хятамааралтай эмзэг эдийн засгт улс орноо энэ бизнес эрхлэгчтэй энэ ард иргэдийг бол бас хүнд байдалд оруулаад байна. Өнөөдөр долларын ханш сүүлийн 3 өдрийн дотор 60 төгрөгөөр нэмэгдсэн байна. Тэгэхээр энэ Монгол улсын өмнө тулгарч байгаа энэ хүнд асуудлаас бид яаж гарах вэ гэдэг шийдэл олохынхаа өмнө энэ нөхцөл байдлыг улс төр болгож буцаагаад ард түмэндээ ийм хор охирол учруулж байгаа нь бас яваргүй юм гэдгийг бас энэ тэмдэглэн хэлэх хэрэгтэй гэж ингэж бодож байна. За ер нь бид энэ саарл жагсаалтаас яаж гарах ёстой юм бэ? Шинэ намын зүгээс ямар үзэл баримталтай байгаа юм бэ? Ямар шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ёстой юм бэ гэдэг дээр бол бид нэгдүгээр энэ улс орны хэмжээнд санхүүгийн сахилгаатыг сайжруулах гарцаагүй шаардлагатай байгаа. Хоёрдугаард энэ эдийн засгийн онц ноцтой гэмт хэрэгүүдийг шийдэх чиглэлээр Монголын төр, Монголын ард түмэн амь нэгтэй ажиллах гарцаагүй шаардлагатай бол байгаа. За энэ тендерийн хулгай дээрм энэ авилгалыг таслан зогсоохгүй бол бас болохгүй гэдэг дээр бид санал нэг байгаа. За бид бас офшорын асуудлыг бол нэлээд ярьж байгаа ингээд орхиж мартагдуулсан бол байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бас эргэж сөгөж энэ офшорд байгаа хөрөнгө мөнгийг Монгол улсад оруулж ирэх талаар онцгой режим тогтоож ингэж ажиллахгүй болохгүй нэ гэдг нь ойлгомжтой байгаад байгаа юм аа. За 5 дугаард энэ Монгол төрийн байгууламжийг нэг жаахан эх оронж болгох, жаахан чадваржуулах гарцаагүй шаардлага байна. Үнэхээр энэ Монголын төрийн байгууламж бол саажилттай байгаа учраас өнөөдрийн энэ олон улсын байгууллагуудын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж чадсангүй. Тэгэхээр энэ зүйлүүдээр шинэ намын зүгээс тууштай бодлогыг хэрэгжүүлж, шагалж шаардлага тавьж ингэж хамтарч ажиллана гэдгийг хэлье. За баярлалаа. За баярлалаа. За тэгээд та бүхний асуултанд хариулъя. Нэг асуулт бол саарл жагсаалтад орсонтой холбоотойгоор бас нэг мэдээлэл яваад байсан. Тухайлбал нөгөө тагнуулын ерөнхий газрын дараагасан хурц улсын хурлын гишүүн болдыг нэг зэвсэг намаас асуудлыг үндсэнтэй холбоотой манайд бас тийм асуудал байна. Саарл жагсаалтад орох нэг шалтгаан болсон гэх юм яваад байсан л да. Энэ дээр та нэг тайлбар өгөөч. Ер нь бол одоо энэ олон улсын парламентын холбоон дээр очиод чимгээс одон даржаа нарын хүний эрхийг хамгаалж тэднийг чөлөөлөх ёстой. Нэрүүдэн шүүсэн энэ нөхцөл байдлыг илрүүлсэн гэдэг энэ одоо асуудал чинь одоо бидний оролцсон гэдэг бацааны гишүүн бидний эсрэг бол ер нь байж болох бүх гүтгэлэг, бүх зохион байгуулалт хийж байгаа шүү дээ. Энэ хурц хэлжхэн улсын хурал дээр намайг гүтгсэн, өндөсгүй зүйлээр гүтгсэн, би шүүхэд хандсан.
За тэр шүүх нь бол үнэхээр жил гаруй саатаж одоо яалтчгүй үнэнд баригдаад тэр 3 шатны шүүхийн шийдвэр гараад энэ бол гүтгсэн байнаагаа гаргасан. За ихтэл сүүлийн үед Баасанхүү гэж гişүүн одоо хүзүүнээс уяатай гişүүн тэр хүзүүнийх нь уяаны цаана хин гэж хүн байгааг бүгд мэдж байгаа шүү дээ. Энийг ялдаг байснаа зогсчиход байгаа биз. Өөрөлд шүүхтэр ялгцсан мэдээд байгаа байхгүй юу? Ажлаа сүүлийн үед яаж юм гэхлээр миний нэрийг тавихгүйгээр Ардсан намын дэд дарга сайд байсан Тэмүүжин гэж хүн жиргээ бичээд тэр жиргэн дээр үндэслээд маш олон сони хэвлэл сайтууд миний эсрэг том дайралтууд хийж байгаа. Тэгээ үндсэндээ одоо өөрснийхөө энэ нүглээс анхаарал холдуулж яг өөрсдийнх нь нүгэл байгаа байхгүй юу? Дандаа энэ манангийнхны хийсэн тэр эдийн засгийн гэмт хэрэгүүд тэр одоо Монгол улс хийх ёстой ажлуудаа хийхгүй байгаа тэр офшор тэр энэтэй шууд холбоотой бүх асуудлууд тэгэхээр чинь огт өөр юм лөө олон түмний сатааруулж өөрөлд энэ саарл жагсаалт гэдгийг өнөөдөр манангийнх нь яг ч ихлээр өөрсдийнх нь хийсэн ажлын үр дүн. Гэхдээ энийг одоо эргээд энэ манангийн эсрэг тэмцсэн Монголын ард түмнийг шийтгэл өшөө авалт болгож байх гэж байхгүй. Муу дээр муу бүр зориуд үүмээ самуун болгож зориуд тийм ээ Монгол төгрөг рүү дайралт хийж саарл жагсаалт орлоо энэ бол хар жагсаалт биш. Зүгээр хэдэн хуулиа гаргаад хэдэн шийдвэр гаргаад энэ гэмт хэрэгтнүүдээ одоо энэ тэр хонглын шүүх нь шүүгээд шударгаас тогтоочход энэ жагсаалт чинь маргааш нь байхгүй болох гэж байна шүү дээ. Ерөөсөө өсөхгүй байгаа байхгүй. Энэний цаана яаж юм гэхээр хүсэл нь Монголын ард түмнийг манан эсэргүүцлийнхээ төлөө өнөөдөр өстө жинхэнэ шийтгэж, мөлхүүлж, илгээр нь гэвтүүлж, дээрээс нь дэвшилж ингэж өшөө авах гэж. Тэгэхээр энэ асуудал дотор энэ байтугай юм сонсон заяа. Би одоо Тэмүүжин дахиад шүүхт өгж байгаа. Яагаад гэвэл түрүүн би хурцын шүүхт өгөөд би ялсан. Гүтгсэн тогтоогдсон. Тэгтэл одоо хурцын чиглэлийнх нь болоод одоо Тэмүүжин гэж цоошин чиглэлээр гарч иж намайг гүтгэж байна. Тэгэхээр энэ талд би дахиад шүүхт өгнө. Яг өнөөдөр бүр гарын ус зураад өгч байгаа. Заяа. Тэгээ энэний шийдвэр шүүхийн шийдвэрийг та бүхэнд энэ шүүхийн нээлттэй хэлгэн шүүхийн шийдвэрийг та бүхэндээ бол ил тод зарланаа. Гэхдээ энэ бүх юмд битгий сатаараарай Монголын ард түмэн. Өнөөдөр бол энэ байтугай юмыг бол бид нэр одоо даваад гарна. Энэ байтугай юм бол гүтгэлгүүд юмнууд бол явагдана. Энэ бол цаг зургийн юм. Энд би огцноо зоохгүй. Яг л ямар нэг юм байхгүй учраас тийм ээ. Бүх нотлогоо баримт бүх юмнууд нь байж байгаа. Харин бид бол үнэхээр одоо өнөөдөр Монголын ард түмэн үнэхээр зангидсан гаш нэгдэж байхад энэ улс орноо зэгцлээд энэ хулгайч луурчин дээрэмчдээс Монгол улсаас халгаад тэгээд саарл жагсаалтаас бүр мөсөн гарч үнэхээр одоо ариун сайхан улс болмоор байна шүү гэдгийг хэлмээр байна. Олон улсын парламентын холбоон дээр Улсын хурлын гишүүн Бацаандан та хоёрыг зоригийн эргийг битгий улс төржүүлэх хичээ гэдэг ийм сануулга өгсөн гэдэг ийм мэдээлэл явж байна л да. Энэ дээр тайлбар өгөөч. Мөн дээр нь энэ зоригийн эрхтэй холбоотой содмон даржаа чимгээ нарыг хоригдож явах үед нэг претиг оруулсан гэдэг асуудал яригдсан гэж сонслоо. Тэгэхээр би хэлсэн түрүү цаг 30 минут битгэлцсэн. Энэ талаас бол Баасанхүү тэгээ зарим бусад гишүүд бол сэрмээс олон даржааг бол маш ихээр бүртгэж, доромжилж, дайж, давшилж намаагч гэсэн энэ асуудлаар яасан Бацаандан гишүүн одоо энэ бусад нямдор сайд ер нь бол аимшигтай бол одоо өмнөөс ничмээр дайралтууд бол хийсэн. Нөгөө талаас нь бол миний хувьд бол байгаа бүх бодиттой үнэн байдлуудыг л ярьсан. Угаасаа ажлын хэсэг бол чимгээс олон даржаа бүгдээрнтэй уулзсан. Тэгээ энэ дээр уулзсан тайлангууд нь байж байгаа. За одоо танад таагаад өгч байна. Дээрээс нь нэмэлт та бүхэнд сүүлийн үеийн мэдээлэл байна уу гэж асуусан. Тэрэн дээр нь одоо жишээ нь тэр хориг байгууллагаас яаралтай сул гэдэг байгаа шүү дээ. Ямар нэгэн шүүх одоо тэр ердөн шүүхийн үр дүн гэж харах чинь өөрөө болохгүй. Энэ бол хууль зөрчиж байгаа олон улсын гэрээ хэлцээ конвенцээр зөрчиж байгаа асуудал болно. Энэ хоёр хүний одоо яаралтай сул гэдэг тавиад байгаа. Энэ хооронд тодорхой нэмэлт мэдээлэл юу байгаа гэж асуухад бол тэрэн дээр бол би сүүлийн үед бид уулзсан. Тэгэхэд бол үнэхээр хоригдж байгаа газраа хүртэл амь насанд нь аюул учрах ийм нөхцөлийг бол бүрдүүлэх юм гарсан байна гэдэг талаараа мэдээллүүдийг өгсөн. Тэр өгөх ёстой. Харин тэр улс төржүүлж байгаа асуудал дээр эхний одоо тэр инх хамгаалалтын дарга тэр 71-р дүгнэлт гэдэг нэг дүгнэлт уншлаад ч тийм ээ. Бид уншлахаар нууц задлсан хууль зөрчсөн болчиход байдаг. Инх хамгаалалтын дарга уншлахаар хууль зөрчөөгүй юм байл л дээ. За тэгээд яг тэрэнд дүүрч. Одоо ингээд та бүхэн ингээд 100% энэ дүгнэлтийг авчихна. Тэгээд тэр бол одоо бол Бацаанданаар ингээд улс төржүүлж байна гэж ийм асуудлыг тэгээд энийг улс төржүүл болохгүй парламентын холбоо хэлжээ гэж худлаа тайлбар өгсөн юм. Тэгээд тэрийг бид нар бас олон улсын парламентын холбооны хуралдаар танилцуулсан. Биднийг бол
энэ асуудлаар энэ хүмүүсийн эрхийг хамгаалж байгаа энэ асуудлыг устөржүүлж байна гэсэн ийм байдлаар та нарын тайлбарч ойлгуулад байна гэсэн. Тэгэхээр тогтоол дотор тэгэнгүүт одоо тодруулга хийсэн. Ерөөсөө улс төр зүйлгийн юу гэсэн утгаар хэлсэн гэхээр энэ тогтоол дотор байж байгаа заяа. Улс төрийн намууд, олон намууд, бүх намууд гэж байгаа шүү. Одоо тэр энэ том намууд ч бүгдээрээ л энэ хэргийг одоо улс төрийн одоо 8-ны хэрэгсэл болгож ашиглаж байгаа. Үнэн шүү дээ. Өнөөдрийн хүртэл энэ хэрэгээр маш их албан тушаалын 8, маш их эд хөрөнгийн 8, маш их өмч өвчтөлийн 8, аимшигтай мэд явж байгаа. Маш их сонгуулийн 8. Тэгээ энэ бүгдийг хэлсэн. Харин нэг шин заалт оруулсан. Бидний өгсөн саналын дагуу. Тэр нь юу гэхээр одоо 4 гэж шин заалт оруулсан. Энэ заалтан дээр харин бол Батцаанд нар энэ хэргийн асуудлаар олон түмэнд ил дод нээлттэй ярьж байгаа нь энэ хоёр хүний үүрэг юм аа. Энэ бүгдийг чи харин бүр тэр тусмаа олон түмэнд хүрэх ёстой. Энэ бол улс төрийн асуудал биш. Энэ бол энэ хоёр хүн үүргээ биелүүлж байна. Их хурлын гишүүний хувьд, хууль зүйн байнгын орны гишүүний хувьд, хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд, төр хорооны гишүүний хувьд, ерөөсөө Монгол улсын иргэний хувьд энэ бол хоёр бол үүргээ биелүүлж байна. Бид хоёрын ямар нэгнийх нь улс төрчсөн асуудал байдгийг. Хоёр хүн шорон зөрөгч үнэн. Тэр хоёр эрүүдэн шүүгч үнэн. Тэр хоёр өнөөдөр хар гэрээр амьдралаараа одоо энэ манангийн тоглоом болоод золиос болоод үнэхээр аимшигтай хэлмэл өртөөд байгаа нь үнэн шүү дээ. Энийг хэлэхлээр улс төржүүлсэн гэдэг ийм мохоо удлаа тайлбар хэлж ирсэн хань энийг одоо улсын парламентын холбоо тогтоолоор засчихлоо. Энэ бол бидний тавьсан саналыг хүлээж авлаа, маш сайхан байна. Тэр баасанхүү нарын тавьж ирсэн нэг цандыг аваагүй. Тэд нар бол үнэхээр аимшигтай гүтгэлэг аимшигтай асуудлуудыг ярьж ирсэн. Жишээ нь дахиад нөгөө эрүүдэн шүүлт биш гэж хэлж ирсэн шүү дээ. Энэ бол зөвхөн албан тушаалаа хэтрүүлсэн байж магадгүй. Ингэж албан тушаалаа хэтрүүлдэг юм байна л да. Тэгээ хүн болго өнөөдөр энэ албан тушаалын хэтрүүлэлтэнд өртгөө. Тэгэхээр ийм аимшигтай одоо олон улсын байгууллага бол үнэхээр ойлгосон. Үнэхээр Монголд юу болоод байгаа? Монголд үнэхээр ямар эмзэг нөхцөл байдал бий болчиход байгааг ойлгосон. Тэгээ та нарын тайлан одоо уншаад бүх асуудлыг ойлгоно. Үнэхээр тийм ээ энэ тэр хөдөөнөөс уяата нөхдүүд одоо чанга яригч нар өнөөдөр ямар зорилгоор хүнлүү тийм ээ яаж гүтгэж доромжилт дайрч байна. Нөгөө талд нь бол үнэхээр олон улсын дүгнэлт одоо тогтоож шийдвэрүүд ямар байдлаар гарч ирэх гэдгийг та нар энэс харах болно. Орчуулган дээр нь бид тань ойрын үед тусалнаа. Нэг зүйл хэлчихээ. Тэр баасанхүү сайн намайг багууд энэ дөнгөж 5 өдөр олон улсын парламентын холбооны хурлаас төрүүлж ирээд би нэг өдөр нөгөө нэг тогтоол гарах өдөр байсан л та. Тэр хурлыг дуусгаад ирсэн. Тэр нэг өдрийн өмнө ирчээд их хурл дээр бас дахиж маш муухай гүтгэлэг хэлчихлээ. Намайг одоо Монгол улсын газрын тусыг хятад өгсөн гэж. За энэ шиг гүтгэлэг байхгүй. Би баасанхүү өнөөдөр бас шүүхт өгч байгаа. Энэ нэг үл эцсээ хүртэл юм. зөв нэг би нэг зүйл орсоолж байгаа. Үнэхээр Монгол газрын тосны газар ажиллаж байхад бидний баг Монгол улсыг газрын тостой болгох энэ нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг өнөөдөр олон түмэнд хэлэх болцоо олгож байгаад би маш их баяртай. Гэхдээ тэр хийж байгаа гүтгэлэг дотор нэгж хууль зөрчсөн, эрх мэдэл хэтрүүлсэн нэгж асуудал байна. Бид бол тухайн үед бол бүх өнгөрөх хугацаанд нэг 5-10 сая долларын хэмжээнд байсан ийм газрын тосны хайгуулын хөрөнгө оруулалт. Өөрөөр хэлбэл Монгол бол ойрын 50 жил газрын тостой болох ямар ч шансгүй ийм нөхцөлийг бид нэр тэр богино хугацаанд өөрчил 2 жил гаруй 3 жилийн дотор 1.5 тэрбум доллар тэр үуч оюутлогоо юу ч байгаагүй эхлээгүй үе шүү дээ. Тийм үед өнөөдөр бол бид Монгол улсыг газрын тостой болгоод одоогийн газрын тосны үйлдвэрээр барьж байна. Үнэхээр тийм хайгуулын хөрөнгө оруулалтыг бол бид татаж оруулсан нь бол үнэн. Америкийн компаниараа л хийсэн. Харин сүүлд тэр хайгуулын хөрөнгө оруулалтын тайланг батлсан нэг тохиолдол байхгүй. Яг л бид тэр хөдөлмөршөөрдөг байсан. Үнэлгээний зөрүү байсан. Хоёр дахь нь бол тэр Америкийн компанид ажиллаж байсан компанид яг тэр хэмжээний эрх мэдэл тэр нөхцөлийг дараагийн компанид одоо шилжүүлэх тэр нөхцөө одоо хятадын компани байх энэ асуудлыг бид бүрэн эсэргүүцэд тухайн үед бол зогсоосон. Энийг дараа шийдсэн гэж баасах яриад байгаа. Би тэрийг мэдэхгүй байна. Энийг шүүхтээ тодорхойлно. Шийдсэн бол хэн шийдсэн, яаж шийдсэн, яагаад шийдсэн. Энэ бүхэн бол тодорхой болно. Энэ бол хаашаа шавлагдчихгүй хүн гарын үсгээ зураад эзэнтэйг байж байгаа. Тийм учраас би бол бас шүүхтээр өнөөдөр хоёр асуудлаар хандж байгаа. Тэгээд энэ талаар бол та бүхэндээ байнга нээлттэй мэдээлэл өгч одоо бүх асуудлаа бол тодорхой болгоно.
Шүнэ дахиад нэг асуулт байна. Таныг үндэслэгүүгээр хөрөнгөчсөн 3 гишүүний нэг гээд төрийн бас байгууллага ёс зүйн дэд хороонд өгсөн байсан. Та энэ төр тайлбар өгөөч. Таны хөрөнгө бол тэр бум гарan болсон юм байна те. Тэгээд мэдээж өмнөхтэй харьцуулбал асар өндөр өсөлттэй байгаа учраас юм хард хүнслэл байгаа хэл та. Энэ дээр та тайлбар өгөө. Нөгөө 2 гишүүн бол ёс зүйн хороонд албан ёсны тайлбараа өгсөн гэдэг. За би албан ёсны тайлбараа хамгийн түрүүнд өгсөн. Тэр доор нь өгсөн. Энэ дотор бол үнэхээр жил болгоны миний бүх тайлан хийж байгаа өгж байгаа мэдээлэл бүх юм бол байгаа. А юуны хувьд бол би бол бизнес хийжсэн тав мэдэн шүү дээ. 13 онд би голомт гэж Монголын хамгийн том банкны хувьцааг зараад тэгээд гэр бүлийнхаа тодорхой бизнес хөрөнгө оруулаад тэгээд олон жил аваагүй хуримтлагдсан ашгаа бол би үнэхээр надад бол тойрог дээр хийх ажил одоо маш олон ажлууд байсан. Үнэхээр хөрөнгө мөнгөний хэрэгцээ маш их байсан учраас олон жил хуримтлагдсан ашгаа л авсан асуудал. Хууль ёсны ашгаа аваад тэрийг би олон түвнийхээ төлөөл зарцуулсан. Тийм учраас энэ дээр бол бүх байдлаа шалгуулахад бэлэн би бүх материалаа гаргаад өгчихсөн. Энэ бол нөгөө талын асуудал нь юу гэхээр тэр мөнгө цэлмэг гэж залуу явж байгаа. Мөнгө цэлмэг гэдэг хин гэхлээр надтай миний тойрог дээр үдсэн хүн намын хүн байгаа. Тэрний одоо туслах уу зөвлөх үү одоо гол хүн хам уул дүүрэг дээр хүн намын дарга. Өөрөөр хэлбэл хам уул дүүрэг дээр өнөөдөр болдыг дахиж сонгуулахгүй байх ийм том компани ерөнхий зохицуулагч. Тийм учраас энэ бол 100% улс төр. 100% улс төр шүү. Мөнгө цэлмгээ ингэж улс төр хийдгүй. Бүх юмыг чи өөрөө ирээд үзэж болно. Би чамд хандаа хэлж байна. Чи хаан уул дүүрэг дээр ингэж намайг очиж бүхэл бүтэн худлаа бүтгэлийн компани хийдэг. Энийг чинь би эсэргүүцэж байна. Энийг би илчлэн. Энийг тэргүй шалгуулах юм чинь тэгээд шалгуулад бүх юм үнэн мөнөө тогтоогч чинь. Ямар нэгэн асуудлаар бол үнэхээр улсыг худлаа яриад хотлохормог орлого аваад тийм асуудал бол үнэхээр байхгүй гэдгийг бол би маш тодорхой хууль хяналтын байгууллага бүх юмд үзүүлчихнэ. Энэ бол ямар нэгэн асуудал байхгүй нээлттэй гэдгийг бас хэлж байна. Баярлалаа.